Монголын төрөлхтөн тээвэрлэгчдийн үйлдвэрлэлийн зам холбоо төрийн бас байгууллага 250 орчим гишүүнтэй том орон шатхуун тээвэрлэгчид уулуурхан шатхууны хэрэглийг хангаж ийм үйл ажиллагаа явуулдаг. За ийм гишүүнчлэлтэй төрийн бас байгууллага байгаамаа. Тэгэхээр ер нь бол Монгол улсын төрийн бус байгууллагууд гэдэг маань хуулиа дээдлээ те үндсэн зарчим дээр төвлөрж ажиллах нь одоо иргэдтэй болон аж ахуйн нэгжүүдтэй илүү их дарамтгүй төргөн шуурхай үйлчлэхний хэлбэр гэж би ойлгож байгаа. Яагаад тэгэхээр шатхуун тээвэрлэж байгаа хувь тээвэрчин гэж ерөөсөй байдаггүй. За цаанаасаа одоо зохицуулсан эрх зүйн одоо акт хэмжээгээр бичиг баримт дээр аж ахуйн нэгж үүсгээд татвараа төлөөд явах хэрэгтэй гэдэг ийм шаардлага тавьсан. За тэр хүрээнд аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийж шатхуун тээврийн машинууд худалдан авсан. За мөн гэрээ тээвэрлэгчдэр үйл ажиллагаа явуулж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж штэ тий. Тэгэнгүүт өөрснөө одоо жишээлх юм бол 2025 онд гэхэд татвараа нэгж байгаа. За машинууд дээр нь зам ашигласны татвараа ч юм уу те за мөн нөөт гээд бусад аж ахуйн нэгжүүдийн татвараа нэгж байгаа. Гэсэн хэрнээ жинтооны асуудал гээд нөгөө үйл ажиллагаа явуулдаг машинуудын үйл ажиллагааг зогсоочж байгаа. Тэгээд үйл ажиллагаа явуулахгүй байгаа хүмүүсээсээ буюу аж ахуйн нэгжүүдээсээ татвар төлөөд байгаа нь өөрөө төр нэг талаараа зөвшөөрлөгөө нэг талаараа аж ахуйн нэгжүүдээ боомлж байгаа үйл ажиллагаа байхгүй юу. За тэгээд манай байгууллагын зүгээс хүсэж байгаа зүйл гэвэл төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог нэг шигт одоо шийдвэрт зориулсан байх хэрэгтэй. Зөвшөөрж байгаа бол бүгд л адилхан зөвшөөрдөг. Гэтэл 4-р, 5-р нь зөвшөөрдөггүй, 1-р, 2-р, 3-р байгууллагын зөвшөөрлөг өгöd идэх. Тухайлбал бол гайл дээр зөвшөөрлөг өгöd оруулж байгаа тухайн машиныг. За тэгээд цаашлаад зам тээврийн яамнаас зөвшөөрлийг өгж байгаа авто тээврийн газар. Тэгээд онцгой байдлын ерөнхий газар нь бас зөвшөөрлийг өгж байна. Стандартчлал хэмжилсэн газар нь зөвшөөрлийг өгж байна. Яг зам дээрээ гарах болохоор аль нэг аймгийн засаг дарга ч юм уу стандартыг мөрдүүлнэ гэжтэй. Үнэхээр тэр стандартыг мөрдүүлэх гээд бол гайл дээр нь оруулахгүй байх хэрэгтэй. Тэгэх юм бол аж ахуйн нэгжүүд чинь хөрөнгө оруулалт мөнгө төгрөг аж ахуйн нэгжлэрээ зарцуулахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд эргээгээд энэ тээвэрчин дээрээс нь аж ахуйн нэгжүүд маань өөрөө үйл ажиллагаанд зогсдог, татварын өрөнд ордог, дээрээс нь одоо үл хөдлөх хөрөнгүүд нь үнэгүй болж байгаа. Яагаад үнэгүй болж байгаа гэдэг чинь шатхууч өөрөө шингэн авилдаачаа уулуурхаа хэрэглээг хангаж байгаа. Тэгэнгүүт 90% дүүргэлттэй ачдаг. Гэтэл 90% дүүргэлттэй гэдгийг мэдсээр байж гайл дээр нь 90%-аар нь тооцоод манай стандарт дээр явах зам танд байхгүй байна гэдээ оруулахгүй байх юм бол тэр чинь өөр асуудал. Гэтэл болно, явна, зөвшөөрлийг өгч ийн, зориултын дагуу ашиглаж болно гэж бүх зөвшөөрлөө өгчөөд яг явах болохоор хориглолцож байгаа. Ингээд төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоогүй байдал анханасаа нэг ижил одоо шаардлагад дээр өөр зөвшөөрлүүд олгогдоод зарим зөвшөөрөхгүй явж байгаа нь өөрөө одоо хүндрэлтэй асуудал үүсгэж байгаа.